Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ орой мэндийг алтхан дэвшүүлж байна. Орой бүрийн 19 цагаас DBS телевизийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Түүмсийн мэдээллийн үйлдвэрийн ээлжис дугаар эхлэх гэж байна. Бид та бүхэндээ өнөөдрийн аймаг орон нутгийн онцлог мэдээлүүдэд танилцуулъя. Эхний мэдээ, Дархуул аймгаас оюуны спортын дэлхийн аварга Олимпийн хамгийн залуу аварга Гиннесийн рекорд эзэмшигч тамирчид түрэн гарсныг бид онцлон мэдээлж байсан. Тэгвэл энэ жил 10 жилийн хойг тэмдэглэл өнгөрүүлж байгаа Монголын Оюун ухааны академийн түүхэн тэгш шог тохиолдуулан оюуны спортоор улсын чансаанд нас насны ангилалтаа тэргүүлж байгаа шилдэг 700 гаруй тамирчин Кемастер, спорт, өрөлт, Рубикийн шооны төрлүүдээр дархан хотноо 2 өдрийн турш өрсөлдөж аврагуудаа тодруулна. Оюуны наадам 2025 оюуны спортын аварга шалгаруулах 8 төрөл тэмцээний эхний төрлүүд болох спорт өрөлтийн 12 дахь удаагийн улсын аварга, Рубик шооны 12 дахь удаагийн улсын аварга, Кемастерийн 4 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан United аренад өнөөдөр нээлттэй. Улсын хэмжээний тэмцээнд оюуны спортын 9000 гаруй тамирчдаас сүүлийн шатанд шалгараад байгаа чансаа өндөртөө 700 орчим тамирчин 2 өдрийн турш хурд түүч оюуны чансаагаараа өрсөлдөнө. Монголын Оюун ухааны академи, оюуны спортын менежмент байгууллага, оюуны спортуудын 50 орчим холбоод Дархуул аймгийн засаг дарганд хамгийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд сайн дурын 70 гаруй ажилчид ажиллаж байна. Өмнө нь зөвхөн нийслэл хотод зохион байгуулагддаг байсан наадам анхудаага орон нутагт буюу Дархан хотноо болж байгаагаараа онцлог байгаа юм. Одоо энэ удаа Дархан аймагт анх удаага орон нутагт бид энэ улсын аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулж байгаа. Тэгэхээр 3 төрлийн явагдана. За спорт төрөлдөө 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн. За 12 дахь удаагийн Рубикийн шооны тэмцээн, 4 дахь удаагийн Кемастер спортын улсын аварга шалгаруулах тэмцээн гэдэг ингээд 3 төрөл маань ингээд эхэлж байгаа. Тэгэхээр яг энэ тэмцээнд оролцох эрхээ авахын тулд тамирчид сар болгон орон даяар улсын чансааны шалгаруулалтанд ордог гэсэн үг сар болгон. За ингээд чансаанд тэргүүлсэн нас насны ангилдаа шилдэг 10 тамирчид буюу одоо хамгийн шилдэгүүд нь цугласан. Тэгэхээр нийтдээ одоо 47 клуб, за мөн одоо хуваараа оролцож байгаа тамирчид бас байгаа. Клубийн хувьд бол 47 клуб. Ингээд нийтдээ 700 тамирчин одоо яг шилдэгүүдэд тодруулах гэдэг ингээд цугласан байгаа. Тэгэхээр одоо энэ тэмцээнийхээ төрлүүдээс хамаарат одоо дотроо бас юм өөр төрлүүд байгаа. Жишээ нь спорт төрөлд нь тэгэхэд 3 гэсэн төрөл байна. 3 6 3 та цикл, за багийн бөөхө, хос гих мэтлэн дотроо бас ингээд төрлжөөд явдаг. За шооныхын төрөл гэхэд дотроо 3 төрлөөр ингээд өрсөлдөж байна гих мэтлэн. Тэгэхээр одоо орон даяар бас оюуны спортоор одоо хичээлэгчдийн өдрөөс өдөрт бас нэмэгдэж байгаа нэг сайшаалтай юм зүйл байгаа. Тэгэхээр тамирчин болгоны одоо хүсэн үлээдэг ийм төрлийн тэмцээн болсон гэж харж байгаа. 10 жилийн маань оюун хүрээнд Дархуул аймагт маань бидний 10 жилийг тохиолдуулаад оюуны наадам 2025-ыг зохион байгуулж байгаад их талархаж байна. Тэгээд захирал Алтанбаатартай болон засаг дарга дэмжиж ажилласан засаг дарга ад жаргалтай болон бусад бүх салбар байгууллагын удирдлагуудаа бас баярсан талархнаа илэрхийлье. Тэгээд Дархан салбар маань олон улсын тэмцээн маш амжилттай оролцоод энэ жил бол оюуны олимп, дэлхийн аварга гээд олон аваргуудыг төрүүлсэн ийм амжилттай явж байгаа. Одоо энэ тэмцээнд болохоор манай Дархуул аймгаас Майн Түл клуб гээд 40 тамирчин оролцож байгаа. Тамирчдаа амжилт хүсээд цаашлахын хичээл сургуульд нь өндөр амжилт хүсье. Монгол хүний оюуны цаараа дэлхийн давцанд бишрүүлж Монголын Оюун ухааны академийн тамирчид дэлхийн аварга, Аз ТV-ийн аварга, оюуны олимпиад тун амжилттай оролцсоор байгаа юм. Тэдний дундаас Гиннесийн рекорд эзэмшигчид хамгийн залуу аваргууд тодорч байна. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа зарим оролцогчдын сэтгэлээс тодрууллаа. За сайн байцгаана уу. Намайг Наран Цэцэг гэдэг. За бид нар Монголын Оюун ухааны академийн хувь сүмбэр болон долоон бодлого салбарыг хариуцж ажилладаг. За тэгэхээр манай шавийн хувьд бас манай долоон бодлого салбарын ер нь бол Азийн аварга тамирчин бэлэг жаргал гэдэг тамирчин байна. Хамгийн амжилтгүй бол оюуны наадмын топ 10 тамирчин Кемастер спорт төрөлтөөр болж исэн. Тэгээд Азийн аваргын хүрэл мэт байна. Би одоо 11 настайгаас хичээллээд 3 дахь жил рүүгээ орж байна. Одоо Кемастер төрлөөр бол нөгөө юу онсон тоглоом салгадаг. Тэгээ спорт төрлөөр цикл нөгөө 3-3-3-6-3 гэдэг үндсэн төрлүүдээрээ өрөлт хийж гүйцэтгэв. 7 дахь цагирга дээр болохоор Кемастерын 7 дахь цагирга дээр 26 секундтэй. Спорт төрөлтийн цикл төрөл дээр 6-695, 3-3 дээр болохоор 1-900-тэй
Тэгээд 363 дээр 2500-тай. Тамирчтай хувьд болохоор одоо энд одоо Дархан улаан аймагт өнөөдөр улсын аварга шалгаруулалт тэмцээн болж байна. Гэтэл Улаанбаатар хотод сар болгон улсын чансаа тэмцээн уралдаанууд байнга болсоор байдаг. Тэгэхээр ер нь бол бүх хүүхдэд боломж байгаа. Одоо яг тийм өвгөлттэй яг ийм хүүхэд орж ирээд гин тийм ухаантай болно гэсэн тийм ойлголт бол байхгүй. Тэгэхээр бүх хүүхдэд бол адилхан боломж байгаа гэж хэлмээр байна да. За манай салбарын онцлог гэвэл бид нар спорт төрөлтийн төрлөөрөө 2 жилийн өмнөөс орж эхэлсэн улсын аварга шалгаруулалт тэмцээнд. За тэгэхээр яг энэ төрлөөрөө ер нь улсад бас чансаа өндөртэй явдаг салбаруудын нэг. За тэгээд маш богино хугацаанд олон одтой тамирчтай ингэж гаргаж ирж чадсан ийм салбаруудын нэг байна. Би энэ спортоор хичээлээд 2 жилдээ хичээж байгаа. Энэ спортод анх бол манай зээх хүү, өөрийн хүү, Эрдэнэглэг, Эрдэнэ аяр гэдэг энэ хүүхдүүд оюуханы академийн хичээлд анх суралцагчаар орсон. Тэгээд хүүхдүүдэд дагаад энэ спортоор хичээлэх болсон. Одоо энэ улсын аврагт бол анзаарчсан төрөл болон хос багийн төрөлд юмнууд оролцож байгаа. Тэгээ энэ спортоор хичээлээ бас айгүй зорилготой, өөртөө ихтэй болж чадж байгаа. Тэгээд бүх насны хүүхдүүд, хөгшид, залуучууд гэлтгүй бүгд энэ спортоор хичээлээсэй гэж уриалмаар байна. Ийхүү 2 өдрийн турш төрөл тус бүрээр Монгол улсын шилдэгүү тодрон медаль цомоо гартаа авах болно. Ирэх 4-р сард Бакимон, мөн ой тогтоолт, хурдан уншлага, оюуны зураглал, түргэн бодлын авраг шалгаруулах тэмцээн 8-р сард тус зохион байгуулагдана. Дараагийн мэдээ. Өнжмөл шар өвс шатааснаас өөрийн орон гэр төдийгүй бусдын өмчийг шатааж эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний охирол учирсаар байна. Өнгөрөх 7 хоногт дэлхэд Дархан улаан аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 8 удаагийн өнжмөл шар өвсний гал гарч 7.2 га талбайг хамраад авмаа. Одоо 6 дугаар багийн энэ нутаг дэвсгэрт Галдмөр өдрөх авар 22 дугаар ангийн дуудлага хүлээн авч мэдээлэл өгснөр Галдмөр улсын элтимээс шахмат бас миний би үзээд байна. За энд өнөөдөр одоо ингээд 16 цаг 40 минутын орчинд энд 5 антай гэр ингээд шалгалт өгсөн мөн энэ шалгалт одоо яг юунаас олж ингээд гал гараад ингээд алдчихваа нэг юм. Энэ шаарлж чадаагаад. За тэгээд ингээд дөнгөр аслаа. Унтаач чадахгүй би орж ирсэн чинь. Энэс болоо. за энэ салхи намдуун тогтвол та тогтоо байхгүйсэн байхгүй салхитээс. за тэгээ ягаад галаа ингээд алдчихваа. Ягаад тогшдооч. Манай хүн ингээд шаарлж чадаагаад ингээд явж ирсэн. За би орж ирсэн гэрэнхтээ би явсан. Галаа унтаагаад унтарч яасан чи бүр тийш оолцсон байхгүй. Орж ирсэн чинь энэ гэрлөө ороод бөө шатцсан. Сачтал яал. за одоо энэ хуурашилтын улирал хийсэнтэй холбоотой 3 сарын 20-наас 6 сарын 10-ны энэ өдрүүд хуурашилтын үе гэж байдаг. Ойрын түмэн гарах магадлал өндөр. Ийм үед одоо энэ ард иргэд маань гэр хороолт одоо хогоо цэвэрлэх шар үсээ бэлүүлж ашиглахыг хөргөлд юм аа. За зүшний одоо ингээд танаа дээр ингээд 5 антай гэр ингээд дахиад нэг 5 антай гэр ингээд хайрагдсан байна. За энэ дээр болохоор одоо гал гарсан нөхцөл шалтгаан нь одоо ингээд тодорхой болж байна. Таад өөрсдөө ингээд хогоо ингээд бөөгнүүлж аваад гал тавиад ил галаас байна. Төмөр бол гарсан юм байна. Гарсан. За энэ дээр болохоор зөрчлийн тухай хууль, галаа үйлгүүлийн тухай хуулиараа за иргэн хуулийн этгээд галаа үйлгүй байдлаа өөрөө хангана гэж үүрэгтэй байгаа. Энэ үүргээр одоо танаа дээр одоо ингээд хууль үйлчлээд арга хэмжээ тооцогдох нэ. Зөрчлийн тухай хуулиараа танаа дээр 5.14-ийн 1-р залтаар иргэн хуулийн этгээд иргэнийг болохоор 101 штэй торгох хэмжээний мөнгөнд дүнгийн санкцаар торгоно. Ийм ажиллагаа ингээд явагдаж шүү за. Та тэгэхээр Ахуулын соёлын газрын 101 тоотод маргааш өглөө ингээд 10 цагт бичиг баримт тагаа ирээд ингээд мэдүүлэг өгөөд холбогчоос танаас мэдүүлэг аваад ингээд ажиллагаа явуулна шүү. Та ингээд ад иргэдтэй хандаад ямар сэрэмжлүүлэг мэдээлэл өгмөр байна. Хог цатахаар хэцүү байна юм аа. Шаалж хажууд дээр шатаамааргүй байна. Дараагийн мэдээлэл үзүүлье. Гэрт чинь ус алдаад байна гэж худалд хэлж орон үн бүхий хөөрөг зэргийг нь хулгайлсан гэмтэрэг Дархан улаан аймагт бүртгэгдэжээ. Ингээд мэдээллийн хөтөлбөр үүнтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэлээр үргэлжлэв. За өдөржиндөө мэдээллийн хөтөлбөрөөр Дархан улаан аймгийн цагдаагийн газартай хамтран сэрэмжлүүлэг тодруулах ажиллагаар үргэлжлэн та бүхэнд өргөх гэж байна. Тэгэхээр сүүлийн үед Дархан улаан аймгийн нутаг дэвсгэрт за хулгайчдын арга улам илүү нарийсж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд сэрэмжлүүлэг үргэхээр зорио ажиллаж байгаа. За мөн дээрээс нь залилангийн хэрэг огт буурахгүй байна. Шар өвснийг одоо шатааж байгаатай холбогдуулан гал алдаж байгаа юм зөрчлөөд болвол нэмэгдэж байгаа юм байна. За үүнтэй холбоотой мэдээллийг өрсөн сэргийлэх ажил хариу захлах мэргэжилтэн гаарнаас тодруулах гэж байна. За эхлээд энэ хулгайн одоо гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэлээр сэрэмжлүүлэх хүргэе. За
За телевиз үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Тархан уулын аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд бас үйлдэгдэж байгаа зарим гэмт хэрэг зөрчлүүдийн талаараа иргэдтэй бас сэрэмжлүүлэх үүднээс бас мэдээлэл өгье. За 27 оны улирал ихсэн энэ өдрүүдэд бас иргэд маань гудамж талбай олон нийтийн газарт одоо хэсэг бүлэг бөөгнөрлө үүсгэж за архитан сохтурж байна. За үүнээсээ үүдэлтэйгээр одоо буцадтай хэрүүл маргаан үүсгэх за мөн одоо гудамж талбай олон нийтийн газар танхаарах бусдын одоо эрүүл мэндэд одоо халдаж ноцтой хохирол учруулах энэ төрлийн гэмт хэрэг зөрчлүүд бас нэлээдгүй бүртгэгдэн шалгагдж байна. За мөн бас дулааны улирал ихсэнтэй холбоотой иргэд маань одоо гэр бүлийн хүрээнд за гол усны орчмоор амарч зугаалж одоо хүүхдүүдэд сэлцлүүлэх явцдаа за төлсөн гал за дутуу унтраасан одоо тамхины иш цогноос үүдэлтэйгээр бас хээрийн түүмэр бас нилээдгүй бас гарлаа өмнөх 7 хоногуд. За мөн бас иргэд аж ахуй нэгж байгууллага одоо гаднах орчноо цэвэрлэх хашаа ороогоо цэвэрлэх явцдаа за өнжмөл шар усыг одоо зулгааж хаялгүй шатааж байгаагаас үүдэлтэйгээр иргэдийн өмч амнаас эрүүл мэндэд одоо ноцтой хохирол учруулсан ийм одоо гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэлүүд манаас нэлээдгүй бүртгэлээ. За ер нь бол 2025 он гарсаар Тархан уулын аймгийн хэмжээнд бол заллих болон хулгайлах төрлийн гэмт хэрэгүүд бол тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна. За мөн бас буурахгүй байна. За одоо хулгайлах төрлийн гэмт хэргээс авч үзвэл одоо хулгайлах төрлийн гэмт хэрэгний ихэвчлэн одоо иргэдийн өмчийн хулгай орон сууцнд хууль бусаар нэвтэрч одоо эдцүүл хулгайлах энэ төрлийн хулгайлах төрлийн гэмтэргүүд нь бол нэлээдгүй дийлэнхтэй бүртгэгдэж байна. За тухайлбал энэ оны 4-р сарын 4-ний өдөр Тархан сумын 17 дугаар баг буюу өргөө багт одоо иргэн аагийн гэрт үл таних одоо иргэн за танаа шугамаас одоо усаалдаад байна шалгах шаардлагатай байна гэж худал хийж одоо гэрт нэвтэрч за тухайн гэрээс одоо эдцүүл хулгайлсан ийм одоо гэмт хэрэг бүртгэгдээд одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. За хулгайлахт энэ одоо үйлдэгдээд байгаа хулгайлах төрлийн гэмт хэрэгүүдэд маань одоо ихэвчлэн авч явахд хөнгөн авсаархан за хүний анхаарлыг татаад байхааргүй за богино хугацаанд зарж борлуулах үнд хүрэх за эртний идэлэл за мөн одоо хөөрөг мөнгө аяга за зөөврийн компьютер гэх мэтлэнгийн одоо эд зүйлүүдийг бол ихэвчлэн одоо хулгайд алдаж байна. Арга нь илүү нарийсж байгааг бас онцолж хэлхийн зүйтэй байгаад байна шүү дээ. За тэгэхээр үүнтэй уялдуулаад нөгөө талдаа иргэд маань маш одоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг бол уриалахын зүйтэй. За таны ярьсан жишээл бол одоо ус алдаад байна гэвэл ямар ч иргэн бас тий. За ороод ирээ гэдэг ч юм уу юмшиг байдлаар хандах нь шүү дээ. Хөнгөн хуумгаа үүн дээр нь сэрэмжлүүл. За тэгэхээр одоо Тархан уулын аймагт үйл ажиллагаа явагдаад нэлээдгүй болон төрөл мэргэжлийн байгууллагууд байгаа. Тэгэхээр эдгээрийн одоо шугам болон бусад чиглэлээр одоо аль багчд ирсэн тохиолдолд танаа гэр бүл одоо гэрийн орчинд нэвтрэж байгаа бол таныг одоо эд зүйл одоо гаргаж өгөх за бусад байдлаар одоо хамтран ажиллаж байгаа бол ямар ч тохиолдолд та тухайн байгууллагын ажилтны за ажлынх нь үнэлэхийг шалгах шаардлагатай байна. За мөн дээрээс нь одоо юу гэдэг те тухайн одоо өөрийнхөө мэдээллийг их сурвалжийг маш сайтар боловсронгуй болох хэрэгтэй. Танаа гэрт үнэхээр тийм ус алдж байгаа гэдгийг тухайн хүмүүс ирэхээс өмнө та өөрөө мэдсэн байх шаардлагатай байгаа гэдэг. Тэгэхээр одоо юу гэдэг ус алдаагүй байхад одоо ус алдсан байна орж заснаа гэдэг бол та с ิจ гтэй тохиолдлууд байгаа тохиолдолд тухайн хүний иргэний үнэлэх болон бусад холбогдох бичиг баримтуудыг нь бол одоо шалгаж хэвсэх нь одоо шаардлагатай байна. Одоо энэ хавар цагтай холбогдвол өнжмөл өвс шатааж гал алдж байгаа бусдын бүр гэр орон сууц байрыг шатааж байгаа юм харамсалтай үйлүүд гарч ийн. Үүн дээр нь хууль эрх зүйн хувьд ямар хариуцлага хүлээлгэх зохицуулт байгаа юм бэ? За хэрвээ зөө одоо иргэдийн одоо санаатай болон санамсаргүй буруутай үйлдэлээс одоо бусдын одоо амнаас эрүүл мэндэд одоо хохирсон тохиолдолд эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хууль заасан холбогдох арга хэмжээнүүдийг бол авдаг байгаа. За түрүү миний ярьсан одоо нөгөө хулгайлах төрлийн гэмт хэрэгүүд маань одоо ихэвчлэн өмнөх одоо жилүүдэд бол ихэвчлэн шөнийн цагаар байдаг байсан бол одоо энэ гарч байгаа хулгайлууд одоо өдөр шөнө ялгаагүйгээр өдрийн цагаар хүртэл одоо бусдын орон байранд нэвтэрч хулгайлах төрлийн гэмт хэрэгүүд бас нэлээдгүй үйлдэж байгаа учраас та бүгд одоо аль болох гэр орон сууцаа эзэнтэй байлгах, хараа хяналттай байлгах, за мөн одоо цонгох хаалга үүднийхээ төгжээ цуурхыг бас шалгах бас шаардлагатай байна. За бид та бүхнээ цаг үеийн асуудал гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг Тархан уулын аймгийн цагдаагийн газрын өршин сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжлэнгаа Эрдэнэс тодруулан өргөлөө.
Дараагийн мэдээ Дархан хотод 60 жилийн өмнөөс олон төрлийн спортын амжилтаараа манлайлж ирсэн. Эдгээр спортуудын нэг нь боксын спорт юм. Тэгвэл Дархан улаан аймгийн боксын спортыг хөгжүүлэхэд өөрөө хувь нэмрийг оруулж зүтгэж ирсэн боксын спортын мастер Чимэд Агсны нэрэмжит олон улсын тэмцээнийг түүний шавнар болон үр хүүхдүүдэд хамтран олон улсын тэмцээн болон анхудаага зохион байгуулж байна. Боловсролын тэргүүн соёлын тэргүүний ажилтан боксын спортын мастер Дархан хотын хүндэт иргэн Чимэд багшийн нэрэмжит өсвөр үе залуучуудын боксын олон улсын тэмцээн Дархан улаан аймагт зохион байгуулагдаж байна. Анхудаага болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд Монгол улсын төдийгүй бүгд найрамдах Солонгос улс, Казахстан зэрэг улсаас хүрэлцэн ирсэн нийт 42 клубын 350 орчим тамирчин оролцож боксын рингенд хүч чансаагаа сорж байгаамаа. Нийслэл хот болон Дархан улс сэлэн, Хөвсгөл, Дорнод, Хинтээ, Өмнө говь, Дорногов, Говьсөнбөр, Баян үлгий, Орхон Булган зэрэг аймгаас Дархан хотыг зорин ирсэн тамирчид нийт 20 жингийн ангилалд өсвөр үе залуучууд эрэгтэй эмэгтэй төрөлд медалийн төлөө хүч үзэж байна. За энэ тэмцээнийг манай анх санаачлан зохион байгуул одоо Чимэд багшийн маань үр хүүхэдтэй одоо Бохов MN03 төлөөлөгчийн газрын захирал үр цаг гээд охин одоо маш сайхан халуун дотноор хүлээн авч миний саналыг одоо энэ хүүхдүүдийн тэмцээн зохион байгуулах бүхий л одоо болцоогоор хангаж одоо сайхан тэмцээн зохион байгуулж хүүхэд залуучууд одоо бас хүсэн үлээсэн тэмцээн болохоор болж байна. Одоо 2 жил нэг удаа зохиож явахаар одоо уламжлалт болгоцсон. Өнөөдөр нээлттэй ихэд одоо хамгийн олон баг оролцсон тэмцээн боллоо. Чимэд багш бол боксын спортын мастраас гадна боксын спортын зүтгэлтэй хүн байсан. Энэ нь бол одоо бокс тоглохоос гадна дасгалжуулагч байсан. Сэлэнг аймгийн Улаан Эрүүс клуб, Бэлэг клуб, Ширэн Бэлэг клуб биднэрд одоо бас дасгалжуулагч хийж байгаад мөн бас нөгөө боксын хэрэгэл материал те нөгөө шилэм, бэлээ одоо мишок гэдэр бас үйлдвэрлэдэг одоо бас гарын урд үйтэй бас нөгөө баримлж зураач их мундаг хүн байсан л да. Бид хоёрын мөнгө гэдэг алтай спорт ороод бидний шилдэг одоо нэг 4-5 жил явж байгаа. Тэгээ ер нь бол сая гүйл медаль авчлаа. Ер нь бол гайхах гоё юм. Ер нь бол гоё зохион болгож байна. Намайг Шарангол сумын тамир хайрхан бэлэг клубын тамирчин Хэтгэл гэдэг. Тэгээд бид нөгөө боксын спортоор хичээлээд 2 жил болж байгаа. Тэгээд маргаашнаас мөнгөний төлөө тоглоно. Манай дасгалжуулагч бол өдөрт бол 2 бэлтгэл хийлэгдэг. Тэгээд нэлээд сайн дасгалжуулж байгаа. Бат эмэгтэй хүүхдүүд боксын спортоор хичээлэхээр биеэ хамгаалж сураад тэгээд ингээд давхар амар гоё зоригтой болоод амар гоё ер нь хүндэтгэлтэй спорт болохоор багийн спорт биш хувийн спорт болохоор энд амар дуртай байдаг. Манай Шарангол сумын хайрхан бэлэг клуб бол хүн болгоно нээлттэй байдаг. Хүүхдүүд айгүй идэвхтэй явдаг нь тэр нь айгүй гоё байдаг. Шүтэн шигдэр тамирчин эсвэг ихж байгаа. Тэгээд цаашдаа ер нь Аз тэмээ авраг болоод дэвшээд явна гэж бодож байгаа. Би бол одоо нэг 32 оны Олимпиадаас тэмцээлэгтэй. Тэгээ шигшээ багийн тамирчин болох гэж үзэндээ. Тамирчин бол ер нь хүндэтгэлтэй байвал их зүгээр гэж боддог. Тэгээд төсвөр төвчээр шаарддаг спорт болохоор эмэгтэй хүн гэсэн айгүй гоё төвчээртэй төсвөртэй айгүй гоё. Хайрхан бэлийнхаа клубын нэргүй багштай маш их баярлж явдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. Багштай айгүй хайртай шүү. Тэгээд дандаа ингээд үргэлж хажууд минь хамт явдаг баярлалаа гэж хэлье. Чимэд багшийн нэрэмжит өсвөр үе залуучуудын боксын олон улсын тэмцээнийг цаашдаа 2 жил тутамд нэг удаа зохион байгуулна гэдгийг онцоллоо. Дараагимдээ онцгой байдлын ерхий газрын даргын тушаалын дагуу хойд бүсийг хамарсан сургалтыг Дархан улаан аймгийн онцгой байдлын газарт зохион байгуулжээ. Хойд бүсийн энэхүү сургалтаар улсын нууцын тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрм журам стандарт хэрэгжил, улсын нөөцийн тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйгээр танхимын сургалтууд тус орлоо. Мөн улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалт, чанар аюулгүй байдлын талаарх шийдэл гарц, туршлага сэдвэр хилцүүлэг зохион байгуулагдсан байна. За энэхүү зохион байгуулж байгаа сургалт нь бол онцлог нь бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаараа онцлог. За хойд бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын нөөцийн анги салбарын одоо цэгүүдийн аль багштай сургалтыг бол Дархан улаан аймагт, за өмнөд бүсийнхийг бол Өмнө говь аймагт, зүүн бүсийнхийг Дорнод аймагт ингээд энэ цаг хугацаанд бол нэгэн зэрэг зохион байгуулад ингээд явагдаж байна. За сургалтын манд өөр нэг онцлог бол бид төрийн албан хаагчийн ёс зүй, за хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, за цэргийн албан хаагчийн ёс зүй, цэргийн дүрмийн төвс өмсөх дүрм гэд холбогдох хууль эрх зүйн одоо баримт бичгийн хүрээнд хэрэгжилтийг хангуулахаар зохион байгуулалтын ажил арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдж байгаа. За өөр нэг онцлог бол
бид аль пагчийн элхийг хүрдэх чадварыг сайжруулах зорилгоор бол энэ хуулийн хэрэгжилт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ чиглэлээр хилцүүлгийг бас давхар аль пагчдын дунд зохион байгуулж байна. Сургалт маань бол 2 өдөр буюу 16 цагийн багтаамжтайгаар бол ингээд зохион байгуулагдаж байна. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Үзэгч та бүхэндээ бид мэдээллийг Дархан хотод үйл ажиллагаагаа явуулдаг агаар хавтангийн бөөний худалдаагаас мэдээлэл үзүүлэх гэж байна. За үзэгч та бүхний харж байгаа олон 10 нэр төрлийн эдгээр хавтангуудыг үндсэн үнээс нь маш сайн хямдруулж байгаа юм байна. За одоо үзэгч та бүхэндээ хэрхэн ямар үнээр хямдарсан ямар хавтангууд агаар хавтангийн бөөний худалдаа зарагдаж байгааг яг одоо танилцуулах гэж байна. За хамгийн түрүүнд мэдээлж байгаа хавтан бол UV-Mat хавтан байгаа 302 та. Энэ хавтан үндсэн 105,000 төгрөг байсан бол 100,000 төгрөг болж хавтан тус бүр дээр хямдрал зарласан байна. За UV Sata хавтан 105,000 бол 100,000 яг ялгаа авахгүй. Эдгээр Mat хавтангууд бүгдээрээ 100,000 төгрөг болж хямдарсан байгаа. За харин одоо бидний сайн мэддэг энгийн хавтангууд байгаа шахмал за 310 та энэ хавтан 60,000 төгрөг байсан бол ердөө 48,000 төгрөг болж агаар хавтангийн бөөний худалдааныхаа хямдруулсан байна. За энэ харагдаж байгаа өнгөний сонголтууд байна. За эдгээр бүх хавтангууд 60,000-аас 48,000 төгрөг болгосныг дуулахад таатай байна. За агаар хавтангийн бөөний худалдаа олон тоогоор за яг тавилга үйлдвэрлэдэг тавилгын компаниудтай за хувь хүн албан байгууллагатай хамтарч ажиллаж таны захиалгын дагуу бөөний үнээр таны хүссэн хавтанг оруулж ирдгээ гэдгийг дуулахад таатай байна. За та бүхэн Дархан хотын Хавтат явах зам дуугаа Хавтатын дундын голын замаар явах юм бол агаар хавтангийн бөөний худалдаа гэсэн бол том агуулга байгаа. За энд хурж ирээд та бүхэн өөрсдийн сонголтоороо хавтангаа захиалаад за газар дээрээс нь худалдан авалтыг ийхүү хямдралтай үнээр хийх боломжтой байна. За одоо жишээлбэл энэ харагдаж байгаа хэсэг болвол тавилгын дээд давцан хавтан гэж ярьдаг. За галтгооны тавилгын давцан хийж болж, ширээний давцан хийж болдог. За эдгээр өнгөний сонголттой давцангууд ердөө 120,000 төгрөгөөр давцан тус бүрийн үнэ нь ийм одоо үнийн сонголттой зарагдаж байгаа юм байна. За харин одоо тавилгын арын одоо хавтан гэж ярьдаг шүү дээ. Арай нэмгэн байдаг энэ ар хавтан болохоор 70,000 төгрөгийн үнийн сонголтойгоор та бүхэн хүрж байгаа. За агаар хавтангийн бөөний худалдаа дээр та бүхэн өөрийн биеэр хүрэлцэж ирээ. За эдгээр одоо материалтай хавтангуудаа өөрийн биеэр шалгаж хянж үзээд за үнийг нэлээд хямдруулаад авах бүрэн боломжтой юм шүү. Агаар хавтангийн бөөний худалдаад шилэн хөвөнгүүд маш олон тоогоор буусан байна. За эдгээр шилэн хөвгүүдийн тухайд бол метр 20-60 харьцаатай 10 см-ийн зузаантай 100-ийн нэгцтэй ийм шилэн хөвгүүд байна. За нэг боодлын үн өрдөө 37,000 төгрөгөөр танд инхүү. За олон тоогоор бөөний үнээр нийлүүлэх бүрэн боломжтой байгаа юм байна шүү. Агаар хавтангийн бөөний худалдаанд маш олон төрлийн яг одоо та бүхний сэтгэл нийцийн барилгын материалууд бол худалдаалагдаж байна. За үүний нэг нь бол OSB хавтан байгаа. За OSB хавтангийн тухайд нэг хавтангийн тус бүрийн үнэ 25,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За гадуур бол бусад энэ бөөний худалдаа гэгдэж байгаа одоо дэлгүүрүүдэд худалдааны төвүүдэд бол OSB хавтан 30,000 төгрөгөөр зарагддаг та бүхэнд бас онцолж хэлье. За дараагийн харуулж байгаа хавтан бол гипсэн хавтан байна. Гипсэн хавтан нь бол 1.2-ын зузаантай гипсэн хавтан нь 16,000 төгрөг. За 0.9-тэй арай нэмгэвтер гипсэн хавтан 12,000 төгрөгийн буюу бөөний үнээр инхүү худалдаалагдаж байгаа юм байна. Агаар хавтангийн бөөний худалдаа Дархан сумын 15 дугаар баг буюу дарханчуудын сайн мэддгээр Хавтатад байрладаг. За Хавтатын яг дундын төв зам гэж бол мэдж байгаа. За энэ төв зам дагуу та бүхний харж байгаачлан за иймхүү том байршилтай ийм агуулгад бол байдаг. За агаар хавтангийн бөөний төвтэй та бүхэн 80-с 42, 44, 44 гэсэн дугаарын утсаар холбогдох бүрэн боломжтой. Агаар хавтангийн бөөний төв та бүхэндээ эдийн засгийн хэмнэлтийг за найрсаг сайхан харилцаа хамтын ажиллагааг бол санал болгож байгаа. За ялангуяа албан байгууллага хувь хүн за тавилгын үйлдвэр эрхэлдэг одоо компаниуд та бүхэн агаар хавтангийн бөөний төвтэй хамтын ажиллагаатай байх боломжтой. За ингэснээр танд эдийн засгийн маш том үр өгөөжийг өгөх юм шүү. За ингээд та бүхнийг агаар хавтангийн бөөний төв өөрчлөлтийг урьж байна. Үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээ болон бизнес мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо цагаагаар мэдээллийг хүлээн авна.
Үзэгч та бүхэндээ уламжлал ёсоор Дархан уул аймгийн Дөрвөн сумдын болон Сэлэнтүү аймгийн цаг агаарын урьдчилсан мэдээлэлээ танилцууллаа. Ингээд та бүхэндээ өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрт анхаарал хандуулсанд баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа 19 цагаас эрг уулзъя. Баяр та үзэгчдээ.